За сайн байцгаана уу? Энэ эфирийг үзэж байгаа хүмүүс та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний нэр Инх Жаргал цайз гэрчил цуглаанд явдаг. Одоо Есүс Христ итгээд 7 жил болж байна. Тэгээд би та бүхэнд өнөөдөр эзэн бурхан гэж хин юм бэ? Есүс Христ гэж хин юм бэ? Сайн мэдээ гэж юу юм бэ гэж талаар сайн мэдээний талаар сайн мэдээг л ярих гэсэн. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэж хэн ч мөхөхгүй харин мөнх амьтаа болох юм аа гэж. Тэгээ бурхан ямар учраас ертөнцийг хайрлсан юм бэ гэдэг талаар ярьж өгье. Эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээсэн гэж Библи ариун номонд гардаг. Тэнгэр газрыг бурхан бүтээгээд түүнд оршиж бүхнийг бүтээсэн. Од, сар, уул, ус, агаар бүхнийг бүтээгээд тэр ургамал газар дэлхий дээр байх бүх аратан жигүүртэн бүтээгээд хүн оршин тогтнох бүх тэр боломжтой нөхцөл болгоныг бүрдүүлснийхээ дараагаар хүнийг бүтээсэн. Тэгээ хүнийг бүтээгээд хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээгээд хүнд өөрийнхөө бүхэл оюун санаа амь амьсгалаар түн амьдралыг олгосон хүнийг бүтээснийхээ дараа Адам Ева гэд хүн болгон мэддэг. Эхлээд эрэгтэй хүнийг бүтээж дараад нь эмэгтэй хүнийг бүтээсэн байгаа. Түн туслуулахын тулд. Тэгээд үнэхээр тэр хүн аратан жигүүртэн арслан бүгдээ нэг эрх мэдэлтэй бүгдээрээ ижил бие биентэйгээ найс нөхөчиг тэр сайхан яг диваажин бүх зүйл бүрсэн тийм сайхан оронд амьдарч байсан. Харин тэгээд муу санаатай могоо хурч ирээд тэр муу ёрын сүнс хурч ирээд тэдний гим нүгэлээр унгасан. Юуг л бурхны энэ зүйлийг хийж болохгүй, энэ алинаас идэж болохгүй гэсэн зүйлийг тэр могоо ирээд идүүлээд тэгээд гим нүгэлд унгасан. Бурхны хийж болохгүй гэсэн зүйлийг хийсэн учраас тэд нэр үнэхээр тэр сайхан амьдарч байсан, тэр сайхан тэр диваажин тэр нутгаас тэд нөх хөөгдөхөд болсон. Монгол ард үг байдаг те. Мууг дагвал могоо хорлол гэдэг үг байдаг. Үнэхээр бид нэр тэр үеийг мэдэхгүй байлаа ч гэсэн монголчууд магадгүй хэдэн үе дамжаад энэ могоо хүмүүсийг уруу татсан байна гэдгийг мэддэг байсан учраас энэ үг гарсан бахаа гэж би боддоггүй. Муу хүмүүсээ дагаал байл хүмүүс тэгж ярьж идэг шүү дээ. Мууг дагвал могоо хорволдгийн шүү гэж. Үнэхээр тэр могоо хүмүүсийг хурсан учраас могоо гим нүгэлд унсан. Тэгээ хичнээн тахил өргөөд, хичнээн хонь өргөөд, хичнээн өхөр өргөөд, хичнээн бурхан тахил өргөлөөч гэсэн хүмүүс тэр гим нүглээсээ ерөөсө салж чадахгүйсэн. Яагаад ч салж чадахгүй. Тэгээд бурханыг хайгаад тэр бурхантай шууд харьцдаг харьцаа байсан бол бурхан нүдэнд нь харагдахаа болсон учраас хүмүүс тэр амьд бурхан хаа байгаа гэж хайсантай хүмүүс өөртөө тэр бурхтыг бүтээж эхэлсэн гараараа. Өөртөө тэр шавраар бүтээсэн, модоор бүтээсэн, гуйлаар, зисээр тэр олон бурхан бүтээгээд энэ бол миний бурхан гэд нөгөө өөртөө гараар бүтээсэн бүтээлдээ мөргөж эхэлсэн. Эсвэл уул хаданд очиод энэ мод бурхан юм бэ. Энэ мод амьд бурхан юм бэ гэд нөгөө модоо ээж бурхан гэж нэрлээд тэр модондоо очиж чөлөө завгүй залбирдаг. Аль эсвэл энэ хадл ерөөсөө миний амьд бурхан юм бэ. Намайг бүтээсэн бурхан ерөөсөө энэ хад юм бэ гэд нөгөө хадан дээр очиод ээж хад гэж нэрлээд ингээд залбирдаг болсон. Энэ болгон бол бурханаас холдох бүхий л хамаг гим нүгэлээс. Үүнийг хүмүүс мэддэггүй. Хичнээн хүмүүс тахил өргөж хичнээн тэр хүмүүс тэр хаданд очиж ууланд очиж хичнээн тэр булаг шандад очиж мөрглөөч гэсэн хүмүүсийн тэр гим нүгэл яагаад ч гэсэн гим нүглээс ухарч чадахгүй. Тамруул явах тэр зам нь хэвээр байгаад. Тийм учраас бурхан өөрийнхөө бүтээсэн ард түмнийг хайрлсан учраас өөрийнхөө хүү Есүсийг энэ дэлхий рүү илгээсэн. Яах гэж Есүсийг энэ дэлхий рүү илгээсэн гэвэл бид нарыг тэр гим нүглээс аврахын тулд биднийг тэр харанхуй нөхрөө унж байгаа бидний тэр зөвхөн тэр унтаршгүй тэр гал үргэлж асаж байдаг тэр тамийн тэр тоогоноос аврахын тулд өөрийнхөө Есүсийг энэ дэлхий рүү илгээж энэ дэлхий рүү явуулсан. Тэгээд Есүс энэ дэлхийд ирээд энэ дэлхийд ирэхдээ Есүс ариун сүнсээр онгон эмэгтэй Мариагаас олдож төрж энэ дэлхийд мэндэлсэн. Аав нь бол жирийн мужаан хүн байсан.
Тийм учраас бусад хүмүүс итгэдэггүй байсан. Есүс Бурхны хүү мөг гэж үү? Есүс Бурхны хүү мөн гэж үү? Есүс жирийн мужааны хүүхэд шүү дээ. Жирийн мужааны ажил хийгээд аавтайгаа цуг явж гин шүү дээ. Жирийн ажил хийгээд ингээд ээжтэй туслаад явж гин шүү дээ. Тэг юу Есүс яахаар Бурхны хүүхэд байдин гэж итгэхгүйсэн. Гэхдээ Есүс ирээд энэ дэлхийд 30 наснаас 33 нас хүртэл 3 жилийн хугацаанд энэ дэлхийгээр явж өвдсөн, зовсон, шаналсан тэр олон хүмүүсийг эдгэж байсан. Насан туршдаа сохор төрсөн хүмүүсийг эдгэж байсан. Хараа оруулж байсан. Насан туршдаа хөл дээрээ явж үзээгүй төрөлхийн 7 хүмүүсийг хөлтэй болгож байсан. Үнэхээр энэ бол гайхамшиг. Үнэхээр хүмүүсийн оюун санааж багтахааргүй тийм гайхамшиг Есүс хийж байсан. Нэг хэсэг нь бол үнэхээр Есүс бол үнэхээр Бурхны хүү учраас үүнийг хийж байна гэж итгээд түүнийг дагаж байсан. Гэтэл үүнийг эсэргүүцээд түүнийг маш их эсэргүүцээд маш их муулж исэн олон хүмүүс байсан. Тийм учраас тэр Есүсийг Есүст итгүүлэхгүй тулд Есүсийг ерөөсөө алъя гэж хувилдаж байгаад хүмүүс тэр муу ёрын сүнс тэр Есүсийг ерөөсөө алхаар шийдээд алсан байгаа. Есүсийг тэр маш их зовоод тарчлааж бүх цусын тэр загалмаа дээр урсгаад тэгээ загалмаа дээр алснараа хүмүүс тэгж бодсон ашгүй бид нэр яг ялцчихлаа. Энэ Есүс үхчихлээ гэж бодсон. Гэтэл яг 3 хоногийн дараа дахин амилснараа Есүс харин тэр хүмүүсийг ялсан, тэр муу ёрын сүнсийг ялсан. Тэгээд яг сайн мэдээ гэдэг маань Есүсийн сайн мэдээ гэдэг маань гол цөм маань ерөөсөө үүнд байдаг. Есүс хэрэг тэр загалмаа зүгээр нас ороод өнгөрцөн бол бүх хүмүүс л үхдэг. Бүх хүмүүс л нас ордог. Бүх хүмүүс загалмаа цусаа урсгадаг. Хинч тэгж үхэж чадна. Харин хинч дахиж амилж чадахгүй учраас зөвхөн Есүс Бурхны хүү байсан учраас үнэхээр дахин амилсан. Яг үүнд итгэсэн бүх хүмүүс мөнх амийг авна. Там руу явахгүй. Яагаад бид нар тэр мөнх амийг авах ёстой юм? Бурхан биднийг үнэхээр хайрлсан учраас биднийг тэр тамаас чөлөөлж тэр там руу битгий яваасаа зөвхөн тэр мөнх амийг аваасаа тэр үнэхээр сайхан ад жаргалаар дүүрч байдаг тэр Тэнгэр улс руу яваасаа гэж Бурхан хүссэн. Тийм учраас бид нар Есүст итгэснээрээ бид нар тэр там руу явахгүй мөнх амийг бидний үргэлжлүүлээд бидний амь нас бол тэр мөнхийн амьдралд амьдарч байдаг бидний сүнс. Есүс загалмаад цовдлогдоод нас орсон. Тэгээ ингэснээрээ муу ёрын сүнс би ялчлаа гэж бодчихсон. Харин тийм биш. Яг 3 хоногийн дараа дахин амилснараа харин бүр ялсан гэдэг, бүр төгс ялсан гэдгээ үзүүлсэн. Ингэж Есүс төгс ялснараа юуг харуулж ингэ бидний нөгөө урд нь хийжсэн тэр гим нүглийг устгасан. Тэр муу ёрын сүнс гэдэг нь бидний хийжсэн тэр гим нүглийг устгаснараа бид нэр түүний хүүхдүүд болсон. Тэр бидний урд нь хийжсэн тэр гим нүгэл хуучин хүн тэр загалмаа дээр Есүстэй хамт цовдлогдож байхгүй болсон. Есүстэй хамт цовдлогдснараа бид нэр дахин амилсан хүмүүс болсон. Бид нэр дахин шинэ хүүхдүүд болсон. Тэгээд бид үхлээс өнгөрч шинэ амь руу шилжив гэж хэлдэг. Үнэхээр бид нэр үхэх байсан. Зөвхөн л тэр гим нүгэл хийснээр тамаас өөр ямар ч бид нэр зам байхгүй байсан. Харин тэр Есүст итгэснээр тэр Есүс загалмаад цовдлогж наасаа цусаа урсгаснараа дахин амилснараа бидний тэр тамаас өөр газар явах зөвхөн там л бидний өмнө байсан бол тэр там руу явах тэр замаас нь бидний татаж авсан. Тэгээ бидэнд бол тэр хамгийн сайхан тэр диваажин тэр Тэнгэр улс руу явах тэр замыг маань бид нар нээж өгсөн. Үнэхээр энэ мөнх амьтаа болно гэдэг маань бидний хувьд бол үнэхээр бид нэр өөрсдийнхөө хүслээр яагаад сонгож чадахгүйсэн. Тэр мөнх амийг бол бид нэр хичнээн сайн үйлс хийгээд чадахгүйсэн. Мянган үхэр мянган хонь тэр Бурхан дахил болгож өргөөч бид нар чадахгүй байсан. Зөвхөн Есүсийн загалмаад нас барснараа дахин амилснараа биднийг харин тэр мөнх амьтаа болгосон. Бидний мөнх ам гэдэг маань бидний яг энэ Есүсийг хүлээж авсан хамгийн гол цөм байгаа. Тэгэхээр мөнх амьтаа болснороо бид нэр хуучин бидний урд нь хийжсэн тэр бүхий л гим нүгэл байхгүй болсон. Бидний урд нь хийжсэн тэр гим нүгэл, урд нь хийжсэн тэр
ой, гашуу, гомдол, гутрал, цөхрөл тэр бүх зүйл байхгүй болж бид нэр шинэ амийг авснараа шинэ хүн болж шинэ үнэхээр Бурхны гайхалтай хүүхдүүд болсон байгаа. Бурхан гим нүглээ биднийг аврахын тулд тэр гим нүглээс аврахын тулд өөрийнхөө хүү Есүсийг энэ дэлхий рүү илгээсэн. Энэ дэлхийд илгээхдээ онгон байсан эмэгтэй Мариа ариун сүнсээрээ түүнийг жирэмсэн болгож тэгээд төрүүлсэн байгаа. Гэтэ Мариа анх мужаан залуу Йосефтэй гэр бүл болохоор сүү тавьсан байсан. Гэтэл онгон байсан эмэгтэй харин жирэмсэн болсон байдаг. Тэгээ Йосеф өрөөнд гайхаад яагаад гэр бүл болоогүй байгаа мөртөө энэ эмэгтэй жирэмсэн болчихв. Тэр хүн учраас үнэхээр гайхаж ирсэн. Хүн учраас эн чинь шудраг бус эмэгтэй, бузар муухай эмэгтэй байна. Гэр бүл болохоос өмнө жирэмсэн болчихлоо гэд үнэхээр гайхаж байсан. Харин яг тэр үед Бурхан түнд тэр Йосефт хэлсэн байгаа. Чи бүү энэ Мариа жирэмсэн болсон. Би ариун сүнсээрээ Мариаг жирэмсэн болгосон юм аа. Бурхны ариун сүнс байгаа учраас би түүнийг өөрийнхөө хүүг энэ дэлхий рүү илгээхийн тулд түүнийг жирэмсэн болгосон. Тийм учраас чи түүнийг хамт байж, чи түүнтэй гэрлэж энэ хүүг төрөх цагт нь харин Есүс гэж нэрлэх ёстой гэж хэлж байсан. Есүс гэдэг маань аврагч гэсэн үг. Есүс бол хүн төрлөختнийг хүмүүс биднийг тэр гим нүглээс нь аврах гэж ирсэн. Тийм учраас та үүнд итгэх ёстой гэсэн. Тэгээд Йосеф Бурхныг мэддэг байсан хүн учраас харин үүнд итгэсэн. Яг үүнд итгэсэн учраас тэр үнэхээр энэ Мариа бол өөрөө завхаарч яваад жирэмсэн болсон юм биш. Тэр Бурхны хүүг тэр хүн төрлөختнийг тэр гимээс нь аврагч манай эхнэрээр дамжуулж ирж байгаа юм байна гэдэг итгэсэн учраас тэр хоёр гэрэлсэн. Итгэсэн учраас тэгээд Есүсийг өөрийнхөө овгоор овгуулж би түүний махан биеийн аав байна, төрсөн аав байна гэж Йосефийн хүү Есүс гэж нэрлэгдэж явж байсан. Тэгээд тийм учраас Йосеф өөрийнх нь аав нь болсон учраас өөрийнхөө хийж байсан ажлаа түнд хийлгэж байсан. Түн мужааныхаа ажлыг, гэр орондоо туслах бүх ажлыг Есүсээр дамжуулан хийлгэж байсан. Яг үүнийг бусад хүмүүс мэдэхгүй учраас ийм юм байж болохгүй гэж бодож байсан учраас ерөөсөө ойлгохгүй байсан. Харин яг ариун сүнс үнэхээр тэр эзэн Бурханаас имээдэг, эзэн Бурханаас энэ аврагч ирнэ гэдгийг гуйж хүсэж байсан тэр хүмүүс тэр Бурхан ариун сүнсээр ирж ойлгуулсан Библиэлд гардаг 2-3 Аана гэж бас тийм хүмүүс гардаг. Тэр хүмүүс үнэхээр Бурханаас тэр авраг шизээ ирэхэ гэдэг хүлээж өндөр настай болтлоо хүлээж байсан учраас үнэхээр үнд ойлгож байсан, итгэж байсан учраас Есүсийг төрөнгөд маш баяр хөөртэйгээр хүлээж авсан ба. Үүнийг бас олон хончтод, олон хүмүүст тэр хаадуудад хүртэл тэр Цэзар хаанд хүртэл бас аврагч ирсэн гэдгийг бас мэдэгдэж байсан учраас тэр Есүсийг алах гэж хүмүүс илгээж байсан. Энэ бол тэр Бурхан өөрийнхөө тэр хэлэх гэсэн хүмүүстэй хүмүүс ойлгуулж байсан. Энэ бол үнэхээр тэр Бурханы тэр илчлэлт, Бурханы тэр олон хүмүүс хүлээж байсан, тэр дуулууртаа хүлээж байсан, хүлээгээгүй байсан хүмүүс ч гэсэн илчилж байсан учраас Есүсийг алах гэж байсан. Энэ бол үнэхээр Есүсийн ирэлт бол тэр гайхамшигаар бүтсэн гэдгийг хүмүүс ойлгосон. Тэгээд тэр Есүсийн ирсэн маань ч үнэхээр гайхамшигтай байсан. Есүсийн тэр дахин амьлт ч гэсэн гайхамшигтай байсан. Хүмүүс бидний оюун ухаанаар боддоод ч олоход ерөөсө хэцүү. Бид нэр бол зөвхөн харж байгаа зүйлдээ итгэж зөвхөн тэр шинжлэх ухаанд л үнэмшиж байдаг. Харин Бурханы бодол санаа бол биднийхээс агуу, бидний боддгоос илүү байдаг учраас бид нэр үүнд итгэхэд хэцүү байдаг. Яг одоо үүнийг сонсож суухад ч гэсэн та бүхэн ойлгоход хэцүү. Гэхдээ ариун сүнс байгаа учраас та бүхний зүрх сэтгэлд орох учраас та бүхэнд ойлгогдно гэдэгт үнэхээр итгэж байна. Би ч өөрөө бас сайн мэдээг хүлээж авахд л бас тийм байсан. Сайн мэдээг ярихтаа ч хүртэл бас анх эхлээд
ийм үлгэр шиг зүйлийг би энэ хүнд ярихад яаж энэ хүн хүлээж авах вэ гэж анх эхлээд би ярьдаггүй байсан. Зүгээр л би Есүст итгэсэн учраас гэдэл гэрчил хийгээл явцдаг гэсэн. Харин яг эзэн бурханд найдсан цагта энэ бол зөвхөн бурханы өөрийн хийх ажил ариун сүнс ойлголт юм а гэдэгт итгэсэн цагта би хүмүүс зөвхөн энэ Иохан 3:16-ыг ярихад л тэр хүмүүс итгэл хүлээгээд авдаг. Иохан 3:16-ыг ярихад 1 минут хүрэхгүй хугацаа ордог. Тэгэхдээ л энэ 1 минут хүрэхгүй хугацаа үн зүйлийг ярихад тэр хүмүүс ойлгоод хүлээж авдаг. Ягаад гэвэл тэр хүний зүрх сэтгэл ариун сүнс орж байгаа учраас, ягаад гэвэл амьд бурхан өөрөө байгаа гэдгээ илчилж байгаа учраас тэр хүн хүлээж авдаг. Тийм учраас би зүгээр ярихад болно. Та бүхэн ч гэсэн яг энэ залбирлыг хийснийхээ дараа зүгээр бурханд итгээл тэр хүнд ярихт л болно. Тэр хүн энэ үлгэр шиг зүйлийг хүлээж авах уугүй юу таны асуудал биш, таны ухаан ерөөсөө хэрэг байхгүй. Би бол хүчтэй чадaltaй хүн биш. Гэтэл бурханы ухаан, бурханы бодол санаа гэдэг гайхамшигтай учраас энэ зүйлийг зөвхөн бурхан хийдэг учраас, бурханд найддаг учраас тэр хүн хүлээж авч байгаамаа гэдгийг та бүхэн ч гэсэн харах болно. Энд бол та бидний оюун ухаан ямар ч хэрэг байхгүй, хүч чадал хэрэг байхгүй, та бидний тэр мэдлэг үнэхээр хэрэг байхгүй. Зүгээр сул дараа надаар дамжуулаад энэ үгийг 1 минут хүрэхгүй хугацаанд хэлэхдээ болно. Тэгэл тэр хүн хүлээж авна. Зарим хүмүүс та гим нүгэлтэй гэж хэлэхээр би ямар хүн алаа шоронд ороо юу? Би ямар хулгай хийгээд шоронд ороо юу? Би тэр завхаараа юу? Би тийм гим нүгэл ерөөсөө хийдэггүй гэж ярьдаг. Харин Библиэд хэлэхдээ та ерөөсөө хажуугаараа явсан хүнийг эмэгтэй хүнийг нүдэрээ нэг ингээ хартсан бол та энэ ямар сайхан эмэгтэй вэ? Энэ эмэгтэйтэй танилцах юмсан ч гэдэг юм уу? Ингээд эхнэр хүүхэдтэй мөртлөөс ингэж бодно гэдэг нь та сэтгэл зүрх дотор та завхаарсан хэрэгээ. Энэ бол хангалттай там руу явах хангалттай гим нүгэл гэж хэлдэг. Хамгийн гол гим нүгэл бол бид нар харин тэр бурхныг таньж мэдэхгүйд байдаг. Тэгээ бид нар харин энэ бурхан бол үнэхээр биднийг хайрлсан. Тийм учраас биднийг бүтээсэн, энэ орчлон дэлхийг бүтээсэн. Үнэхээр биднийг хайрлсан учраас тэр гим нүглээс өөрийг нь таньж мэдэхгүй яваа. Тэр гим нүглээс аврахын тулд өөрийн цорын гац үг илгээсэн. Тэгээд Есүс харин бидний гим нүглийн төлөө энэ орчлон дэлхийд ирээд маш их зовлон амсаж тэгээд загалмаа цовдлогдсон нас барсан 3 хоногийн дараа дахин амьдсан. Яг энэ үнэнд итгэх юм бол бид нэр тэр мөнх амийг авна. Бидний сүнс бол мөнх амийг авах ёстой. Үүний тулд бурхан биднийг үнэхээр хайрлсан юм аа. Харин бид нар Есүс энэ дэлхийд амьдрах тэр ард түмэнд үйлчилж авах тэр 3 жилийнхээ хугацаанд маш их зүйлийг хийсэн. Олон гайхамшиг хүмүүсийн тэр ангаах ухаан, шинжлэх ухаан тэр дийлж хийж чадахгүй байсан олон гайхамшиг хийж байсан. Маш олон өвчтөн эдгэж байсан, маш олон гайхамшиг хийж байсан. Харин Есүс нас барахынхаа өмнө хэлсэн, өөрийнхөө агуу тушаалыг хэлсэн байгаа. Надад итгэж бүх хүмүүс надаас илүү гайхамшиг хийнэ. Надад итгэж намайг хүлээж авсан болгон та нар дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг бүх бүтээд тунхаглаа гэж өөрийнхөө агуу захирамжийг хэлсэн байдаг. Тэгэхээр яг өнөөдөр Есүсийг хүлээж авсан болгон Есүсийн яг энэ агуу захирамжийн төлөө явсан байх ёстой. Есүсийн энэ агуу захирамжийг хэлхийн тулд, Есүсийн энэ сайн мэдээг хэлхийн тулд бид нэр олон жил сурах, олон жил бэлтгэдэг шаардлага байхгүй. Есүсийг өнөөдөр хүлээж авсан бол шууд өнөөдрөөс эхлэн тэр Есүсийг ярих ёстой байдаг. Яагаад гэвэл би тэр Библийг сайн мэдхгүй. Би Есүсийг сайн мэдхгүй учраас надад хугацаа хэрэгтэй байна. Би Библийн сургууль сурах хэрэгтэй байна. Биднэрт бас хугацаа бага байна. Хичнээн жил тийм учраас ерөөсөө Есүсийг хүлээж авсан өдрөөс ахуулаад бид нэр зүрх сэтгэлдээ Есүсийг урьж оруулсан учраас Есүс биднэртэй хамт байгаа учраас бидний хүнд ярина уу тэр хүн Есүсийг хүлээж авах болно. Үнэхээр ариун сүнс үйлчилж байгаа учраас Бурхан эзэн амьд байгаа учраас Бурхан эзэн биднэртэй үргэлж хамт байгаа учраас бид нар энэ зүйлийг ярихад хинт цаад болдоггүй. Тэгээд Есүс өөрөө их олон гайхамшиг хийж байсан. Та нар намайг хүлээж авсан болгон харин надаас илүү гайхамшиг хийх болно гэж хэлдэг. Та яг өнөөдөр Есүс итгээд Есүсийн энэ залбирлыг
хүлээж авснараа, энэ гимшээд энэ Есүсийг хүлээж авсан зүрх сэтгэлдээ урьж оруулснараа үнэхээр Есүсийн хийжсэн тэр гайхамшиг болгоныг та нар хийх болно. Яг өнөөдөр та нар харах болно. Та нар өнөөдөр энэ залбирлыг хийснийхээ дараа гэртээ хараад яг одоо гэртээ байгаа бол тэр өвчтөй байгаа хүүхэд дээрээ гараа тавиад залбираараа. Есүсийн нэрээр залбираараа. Тэр үнэхээр хэцүү байгаа. Арх дарс уугаад зовоогоод байгаа тэр хажууд хүнийхээ төлөө гар тавиад залбираад үзээрэй. Есүсийн нэрээр залбираад үзээрэй. Тэр үнэхээр гайхамшиг болно. Яагаад гэвэл Есүс намайг хүлээж авсан болгон миний нэрээр дуудсан болгон би хамт байх болно. Тэр хүмүүс надаас илүү гайхамшиг хийх болно гэж хэлсэн учраас та бүхэн өнөөдөр харах болно. Үнэхээр тийм байдаг. Тийм учраас та бүхэн одоо Есүсийг хүлээж авахыг хүсэж байвал тэр мөнх амийг авахыг хүсэж байвал одоо хамтдаа залбирахыг би хүсэж байна. За бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Бүгдээрээ нүдээ айнаад үнэхээр зүрх сэтгэлдээ энэ Есүс бурхан бол намайг аврагч бурхан юм аа гэж бодоод тэгээ хүлээж аваад залбирахыг хүсэж байна. Хайр инэрлэр дүрэн бурхан аваа таньдаа талархаж байна. Та надад хайртай учраас та намайг төрхөөс ч өмнө энэ дэлхийд бүтээсэн би өнөөдөр ойлголоо. Би үнэхээр гим нүгэлтэй гэдгээ өнөөдөр би ойлголоо. Өнөөдрийг хүртэл би таныг таньж мэдэхгүй явсандаа би үнэхээр гимшиж байна. Таныг таньж мэдэхгүй байсан учраас би өөрийнхөө зурсан, өөрийнхөө сийлсэн, өөрийнхөө шавраар уралсан тэр бурханд итгэж явсан. Тэр ууланд очиод тэр уулыг шүтэж явсан. Тэр модонд очиод тэр модыг шүтэж явсан. Хаданд очиод хадыг шүтэж явсан. Тэр гим нүгэлдээ би гимшиж байна. Бурхан аваа би танд итгэхийг хүсэж байна. Та миний гим нүглийн төлөө өөрийн цорын ганц хүүгээ та илгээж өгсөн учраас тань талархаж байна. Есүс та миний гмийн төлөө энэ дэлхийд ирээд зовлон амсаж нас бараад 3 хоногийн дараа дахин амилсан тэр үнэнд би итгэж байна. Ариун сүнсээ та орж ирээж, ариун сүнсээ миний зүрх сэтгэл та орж ирээж, ариун сүнсээ та өнөөдрөөс эхлэн миний амьдралыг удирдах өгөөч. Есүс та миний амьдралын эзэн болж өгөөч. Өнөөдөр хүртэл би өөрийнхөө амьдралын эзэн болж явсан бол харин би өөрийнхөө амьдралыг зөвхөн танд туршаахыг, танд даатахыг би хүсэж байна. Танд талархаж байна. Таны хүү Есүс Христийн нэрээр гун залбирлаа. Амен. Сайн мэдээ нэвтрүүлгийн талаар илүү ихийг мэдхийг хүсвэл 75 75 95 тэгтэг 75 85 95 тэгтэг утсаар бидэнтэй харилцсан уу. Тус нэвтрүүлгийг harulan.com вебсайтаар үзэх боломжтой. Дараагийн дугаарт Отгонбаатарын оролцсон сайн мэдээ нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү. Есүс Христ таны амьдрал болон гэр бүлийг чинь эвээх болтугай.